Яагаад баян хүмүүс олон баяжаад зарим тамирчид байнга ялсаар байдаг вэ? Энэ бол зүгээр нэг аз биш. Үүнийг биологийн шинжлэх ухаанд ялагчийн нөлөө гэж нэрлэдэг. Эрдэмтэд үүнийг анх амьтад дээр ажилласан. Тулган дээр хийсэн туршилтаар тухайн хулгайм тулаанд ялахад энэ тестостероны төвшин огцон нэмэгдэж, энэ нь дараагийн удаа ялах магадлалыг нь улам өндөр болгодог. Хүмүүс ч мөн адилхан зарчмаар ажилладаг. Бизнесийн амжилт, спортын ялалт, эсвэл эсрэг үүснээ өөртөө татах нь моментум буюу хурдцлахуурыг үүсгэдэг. Та илүү өөртөө итгэлтэй болж төвлөрөл нэмэгдэж, таны зүг рүү олон боломж ирж эхэлдэг. Гэхдээ энэ нь хоёр талтай. Дахин ядагдсан дархийг бүтэлтгүүлэлт дахин програмчилдаг. Тийм ч учраас зарим хүмүүс доошоо урууддаг бол бусад нь дээшээ өгсдөг. Сайн мэдээ гэвэл та ялагчийн нөлөөг удирдах боломжтой. Үүнийг хэрхэн хийх вэ? Өдөр бүр бяцхан ялалтуудыг хуримтлуул, орой бүр ердөө 3 жижиг ялалтаа би тэмдэглэн өчгөд хангалттай. Зөвхөн үр дүнг бус хичээл зүтгэлээ урамшуул. Ингэснээр таны тарих төгс төгөлдөр байдлыг биш, ахис дэвшлийг хардаг болно. Хамгийн чухал нь өөртөө өгсөн амлалтуудаа биелүүл. Та ингэж хийх болгонд өөртөө итгэх итгэл нэмэгдээр байдаг. Хурдцлахур бол ид шид биш. Энэ зохион байгуулалттай системтэй зүйл юм.